Би жил болгоно л асуудаг нэг асуултаа асууя. Монгол улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдээлэл 28-аас 29 оны төсвийн төсөөлийн тухай хуулийн төсөлд хэрэглээний үнийн өсөлтийг дахиад 7%, за 2028 онд болохоор 6, 29 онд 6.3% байхаар маш өөдрөгөөр ингэ төсөөлж байгаа. Тэгээд жил болгон ингэж өөдрөгөөр төсөөлөөд энэ маань зөрөөд байдаг. Одоо үндэсний статистикийн хорооноос 2026 оны 5 сарын 8-ны өдрийн гарсан инфляцийн мэдээгээр үл энэ ч өөрөө 10.1% хүрчихсэн байгаа шүү дээ. Хоёр оронтой тоонд хүрсэн. За хүнсний бүтээгдэхүүний бүлгийн үнүүд 3 дугаар сард 19.9% нэмсэн. 4 дугаар сард 19.3% нэмсэн. За тэгээд бусад барааны бүлгийн үн ч ялгаагүй өндөр байгаа. Тэгээ одоо газар тариалангийн сезон эхлэх үеэр бордооны үнийн хүндрэлүүд гарна, эрсдлүүч бий болохоор энийг ер нь яаж тооцсон бэ? Дэлхийн банк Монголын эдийн засгийн талаар гаргасан томьдоо бол бас 2026 оныг бол дэлхийн эдийн засгийн макро байдлаас шалтгаалаад инфляц 8.5% хадгалагдана гэж төсөөллийг хийсэн байна. Тэгэхээр олон улсын валютын сан Дэлхийн банкнаас гаргаж байгаа энэ инфляцийн талаарх төсөөлөл таамаглалыг хэрхэн авч үзсэн бэ? Хэрхэн суусан бэ? Хамаатуулсан уу? За хоёрдугаарт 2026 оны 5 дугаар сарын байдлаар 10.1% инфляцийн бол одоо түрүүн би хэлсэн. Энэ оны турш үргэлжлэх магадлалтай байна гэж. Тэгэхээр 2027 оны төсвийн хүрээний мэдээлэлд бол инфляцийг 7% байхаар тусгаж өргөн мэдүүлсэн байгаа. За тэгэхээр 2027 оны төсөвт одоо цалин тэтгэвэр тэтгэмж 7% нэмэгдэхээр орж ирж байгаа юу? Инфляцтайгаа уялдуулаад жил болгон ярьдаг те. За тэгээд тэтгэврийн хэмжээг одоо ингээд сая 500 болгоёг гадаад жил гарan жагсаж байна. Тэгэхээр энэ хүмүүс тэгээд дээр нь одоо та бүхэн дахиад мэдж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань мөнгө өөрөө дахиад амжиргааны доод түвшин 537 сая төгрөг болцсон байхад амжиргааны доод түвшингөөс бага байгаа. Тэгэхээр энэ яг тусгай хэрэгцээтэй иргэдийнхээ энэ асуудлыг яаж шийдэхээр болсон бэ? Амьд явахын тулд ядаж амжиргааны доод түвшингөөс илүү орлоготой, илүү цалинтай байх хэрэгтэй биш. Тэгээ энэ асуудлыг одоо асуумаар байна. За хоёрхан асуудал байгаа учраас сайхан тодорхой хариулаад өгөөрэй. За энэ хоёр сайт хариулна. За 27 он дээр зардал 4 их нийтээр нэмэгдэж байгаа. Энэ цалин тэтгэвэр, энэ халамжийн бодлогод хуулиар заасан инфляцтай холбоотой нэмэгдлүүд орж байгаа. За олон салбарт нээс илүү гарна. За нэг. За өнгөрсөн 25 оны инфляцийн зорилт түвшин 7.5 гарсан 25 он. За 26 оны төсөөлөл бол бид нэр 8.8 гэж 26 оныг 27 оныг зааж байгаарай. 26 оныг 8.8 гэж төсөөлж одоо явж байгаа. За энэ бол Монгол банкны яг зорилтын интервал бол 6 дээр нэмэх нь 2 гээд 8 байхад бол бид нар бол 8.8 гэж төсөөлж байгаа. За нэг дэлхийн нийтийн тулгараад байгаа нийтлийн нэг сорилт бол энэ ойролт оронтой холбоотой шатхууны үнийн өсөлт холбоотой инфляцийн огцом нэмэгдлүүд зайлшгүй болчиход байгаа. За эхний нөлөө орж ирж байна. Инфляц 4-р улирлын 4-р сарын эцээр одоо 10.1% 2 онтой тоолоо шилжлээ. За энэ хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Шатхууны үнийг докторжуулах, нийлэлтийг тасралтгүй байлгах арга хэмжээ. Ялангуяа энэ инфляц өөрөө тооцоход 430 төрлийн барааны дундаж үнийг тооцож байгаа. Хэрэглээнд байдаг үндсэн. Үүн дотроор хүнсний бүлэг өндөр нэмэгдэлтэй. Ялангуяа мах, хүнсний ногоо, гурилан бүтээгдэхүүний өсөлт өндөр байгаа. Төмсгөд 80% өсөлттэй байх шийдтэй. За энэ бол харьцангуй манай дотооддоос бид нар шийдэх болцоотой үн. Тэгэхээр энэ жил өвлжилт эвтэйхэн, хаваржилт эвтэйхэн төл авалт боломжийн одоо ингээд нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр махны асуудал ажимдаа ингээд шингээд эр сунна. За энэ жил хаврын тариалт дээр онцгой анхаарал шатхууныхаа өвөл татсан нөөцөөсөө тэр татсан бага үнэтэй одоо үнээсээ бид нар нийлүүлэлт хийсэн. Шатхууны 10,000 тонноор хангасан, бордоог мөн өвлийн татсан хямд үн, ургамал хамгааллын бодис өвлийн татсан нэг хямд үнээрээ хуучин үнээрээ энэ жилийн хаврын тариалтыг хийсэн. Тэгэхээр энэ дотоодоос үүсээд байгаа энэ ногоо, улаан буудаа, гурил
мах гэсэн инфляциуд намар талдаа бол нэлээд докторжоод ороод ирнэ гэдэг. За энэ ойролт оронтой асуудал маань 26 онд бид нар тул бодиттой бол нэлээд үнийн өсөлтийн дарамт үзүүлнэ. За дээрээс нь шатхууны үнийн өсөлттэй холбоотойгоор гадаад валютаар бас нөлөөлж байна. Одоо бид нар сард 250 мянган тонн шатхус материал авж байгаа бол 200 сая доллар шилжүүлдэг гэсэн бол эн чинь 400 сая доллар болоод илүү мөнгө шилждэг болоод эхэлж байгаа. Тэгэхээр гадаад нөөцөн дээр жоохон дарамт учрна. Тэгэхээр бид нар ханшаа хадгалахын тулд одоо экспортыг нэмэгдүүлэх бодлогуудыг идэвхжүүлж байна. Экспорт талдаа худалдааны хорой цаадыг одоо чөлөөлөх ажлуудыг байнга зохион байгуулж эдийн засгийн хөгжлийн хариуд шилжиж байгаа. Игэр шилжиж байгаа. Тэгэхээр таны дээр санаа зовж байгаатай бол адилхан засгийн газар тэгээ хариу арга хэмжээнд дээр бид нар ажиллаад энэ их хурлын нөгөө төсвийн хүрээгийг дагуулсан 2 хууль өргөн барьсан. Энэ 2 хуулийг дэмжиж өгөөсэй гэж их хурлын гишүүдээс хүсэж байгаа. Төсвийн хүрээ 6 сарын батлагдангууд төсвийн тодтолцоог өргөн барья гэж байгаа. Дэлхийн бүх улс орнууд яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ бид нар төсвийн тодтол хийхэд заавал 3 сар хүлээхнийг одоогийн хуулийн зохицуулттай байхгүй 9 сар үлдэр төсвөө тодтох болцоогүй. Тэгэхээр 6 сарын нэгэнд энийг төсвийн хүрээгээ батлангуудаа тодтолоо өргөн бариад 6 сардаа төсвөө зохицлээд энэ өсөлт, үнийн инфляц, хариу арга хэмжээ, энэ цалин тэтгэврийн зөрүү, хөрөнгө оруулалтын асуудлаа нэг шийдчихвэл их чухал байна. Намар тийшээ 9 сард өргөн барина, чуулган 10 сараас орж ирнэ хилцэн ихсээр байтал бас хариу арга хэмжээ нь оройтоод үр өгөөж нэлээд буучих гээд байгаа. Тэгэхээр нэг тийм учиртай 2 хууль дагаж аваа. За нөөтийн буцаан олголтыг 20% буцаан олгож байгаа шүү дээ иргэд тийм үү? Энийг 50% болох. За энэ хоёр сайд гүйцэтгэж хариулна. Нэг ярьсных жоохон дэлгэрэнгүй энийг 50% болохыг буцаая гэж байгаа. Хэрвээ нөөтийн буцаан олголтыг 50% болгочих юм бол 1.8 их найд төгрөгийн төсвийн орлого байхгүй болж байгаа. Тэгэхээр 1.8 их найд гэдэг чинь эх оны хөрөнгө оруулах болцоо чинь 2.2 их найд байгаа байхгүй юу? 27 онд бид нар шинээр хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Үргэлжилж байгаа хөрөнгө оруулалт одоо 3.6 их найдын хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хүлээж байгаа. Үүнээс дөнгөж 2.2-ыг санхүүжлэх байгаа. Гэтэл энэ нөөтийн буцаан олголтыг 50% болгосноор нөгөө 2.2-оос дахиад 1.8 авчих юм бол үргэлжлэх хөрөнгө оруулалтын үйлдвэр санхүүжүүлж чадахгүй байдал орно. Тэгэхээр энэ хуулийг бас хэрэгжилтийг хойшлуулъя. Хүчингүй болгож өгөөч гэсэн юм хоёр санал давхар яваад байгаа. Үнэхээр энэ шатхууны өсөлт гадаад орчин бол бидний таамаглаагүй төсөөллийг эвдэж байгаа юм нөхцөл байдлууд үүсгэж байгаа. За нөгөө хоёр дахь асуулт нь гişүнэ те. Яамнаас хариулах вэ? Отон бэлэг дараг хариулах вэ? Хоёр дахь микрофон цуу. За сайд нэмж хариулъя. Засгийн газар яг хуулийн хэрэгжилтэд хангаал инфляцийн хэмжээнд цалин тэтгэврийн тэтгэмжийн хэмжээ нэмэгдээл ороод ирж байгаа. Тэргээр ороод явна гэдгээр. Инфляц гэдэг эх хондоо бид нар 27 хоног ярьж штэ. Энэ шатхууны өсөлт ойрох торонтой асуудал нь 26 онд нэг шийдэгдээд нэг хоёр тийшээ болох байхаа гэж найдаж байна. Тэгээд 27 оноос ердийн юмд ороод ирэхээр инфляц бол бидний тавьж байгаа энэ зорилт төвшөнгөө хангаад ингээ явчих байхаа гэсэн ийм хүлээлттэй байна. Нөгөө талаас дотоодын үйлдвэрлэлд бас 27 оноос идэвхжлүүд их нэлээд сайн гарна. Нүүрсний одоо экспорт олборлолт нэмэгдэж байгаа. Оюутлогоо дахь зэсийн баяжмлын дагуулга нэмэгдэж байна. Төмрийн хөдрийн олборлолт нэмэгдэж үн доктортой байгаа. Зэсийн үн өндөр байгаа. За тэгээ ган зэс нүүрс пирализ босруулах үйлдвэрүүдийн энэ уул уурхайн босруулах үйлдвэрийн ажлууд эхлэн. За нөгөө уламжилт хүнсний өсвөл атар дөөрүү цагаал төлбөрүүд үргэлжилсэн хэвээр явж байна. За хэл холболтуудын төмөр замын ажлууд дуусна. За баян бөөр